Би төгс биш. Ер нь төгсөн гэж байдаггүй байх гэж боддог. Би төгс биш. Төгс гэж нэг боддгоо. Төгс хүн гэж ер нь миний хувьд байхгүй байхаа. Эцэг ихээл ер нь их гомдожсэн да. Өөртөө бас жоохон гомддөө шүү дээ. Яагаад энэ залуунаас хайрлах юм бол Хүнтэй сайн харилцаж ойлголцож чаддгүй. Би яг муухай штэ гэж боддог өөрөө. Намхан Жижигнүүдтэй үс халзарж байгаа. Бүрэнхий хэлтэй. гуншаа, хоолоолон бэлхүүс байхгүй. Борд гэж одоо ярьсан бол дон дарах болгондоо санаа алддаг шүү дээ. Намраар Хараа муутай, том хамартай. Хөргөө урт. архинлээ унш. Гоо сайхан тал дээр бол дутагдaltaа л байна. Хитрхи амиа бодсон. төгсөн гэдэг нь болохоор яг өөртөө итгэлтэй. Сэтгэл сайхан байх. Зөв, боловсон. Зөөлөн даруу илдэг. Ямар ч өөсөв байхгүй. Тийм зүйлийг, тийм хүнийг л төгс гэж хэлэх байх. Миний зургийг Нэг юм да шоконд орчлоо. Ямар ч өө хэлэхгүй хүн гарч ирэх байх гэсэн чи би өөрөө гарч ирж байгаа тэгэхээр амар сайн юм. Өөртөө нэг хутрангуу явдаг шүү дээ. Хүн болгон дахин давтаадаг шгүй байдаг учраас. Өөрөө сэтгэлдээ хөвчл амьдрч чадвал Ирээдүг амсаага өдөр гараад ингээл Хүн үдээс давтагдшгүй болохоор тиймээс би төгс өөртөө л төгс байх юм. Дөнгөж сая төгс гэдгээ мэдлээ. Маш их баяртай.